Сайн уу? Ано байна. Мөнгө өдөртийн цэвэрлэлийн энэ удаагийн видеогоор би та нартай миний өөрийн хувийн санхүүгийн хувьд өнгөрсөн сар буюу 11-р сар ямар сар байсан болоод 12-р сард ямар байна гэж төсөөлж байгаа нэгтгэн хуваалцаж байна. Тэгэхээр энэ төрлийн видеонуудыг маань үздэг хүмүүс л хийм мэдж байгаа хэдүүлээ өнгөрсөн сарынхаа задаргааг ярьцгаая. 11-р сард олсон нийт орлогын ангиллал за ямар төрлийн орлогуудыг яаж олсон бэ гэдэг агуулгаас эхлэхэд өнгөрсөн сард нийт олсон орлогын 30.4%-ийг цалин хөлс, 25%-ийг хүүгийн орлого, 21.9%-ийг контентын орлого, 14.2%-ийг борлуулалтын орлого бүрдүүлсэн бол үлдсэн 8.5%-ийг ажил гүйцэтгэлийн орлого бүрдүүлж байжээ. Өмнөх 2 ч юм уу 3 удаагийн энэ видеог үзсэн хүмүүс мэдж байгаа бах. Юм цалин ус гараад ирвэ гэж санаас гайхчих магадгүй. Яасан гэхээр би яг өнгөрсөн 3 сарын туршиг юм зөвлөх үйлчилгээ буюу consultancy service байдлаар бол ажил эрхлээд явж байсан байхгүй юу. Тэгтэл яг нэг байгууллага дээр арай олон сарын иймэрхүү ажил гүйцэтгэл хийгээд сар болгон ингээ бил хийгээд яваад ангууд татврын газраас өрхөдөө энэ хүндэд та нар цалин өгөөд байгаа юм байна гэж үзээд энийг заавал цалингаар бүртгэе гэж шаарддаг юм байна. Татврын өөртөө дээр үүсдэг юм байна. Тийм учраас яг хамгийн сүүлд ажиллаж дуусгасан одоо харилцагчтайгаа 11 сарын дундуур гэрээ дууссан. 11 сарын 17 гэрээ дууссан. Энэ ажил дээр бол хамгийн сүүлийнхаа сарыг яалтчгүй цалин хөөс гэж бүртгэхээс аргагүйсэн. Тэгээ энэ ч гэсэн цаашаа зардал руугаа бас амар нөлөөллийг бол үзүүлсэн байгаа. Anyway, тийм учраас цалин хөөс гэдэг агуулга явж байгаа юм шүү. За тэгээ хүүгийн орлого би ерөөхдөө хадгаламжуудын ойролцоогоор 6 сараар хугацааг нөгж оруулдаг байхгүй. Тэгэхээр жилдээ 2 удаа ойролцоогоор ингээд иймэрхүү хүүгийн орлого бол авдаг. Тэр нь бол ингээд 11 сард бол орж ирж таарлаа. Тийм болохоор харьцангуй өндөр буюу нийт орлогын маань 4.1-ийг бүрдүүлсэн үзүүлэлттэй байж контентын орлогын хувьд ерөөдөө нэлээд олон контент бол тэр болгон хийгээд байгаагүй. Гэхдээ ажил гүйцэтгэлийн чиглэл рүү бол ажлууд хийсэн. Дэлгэрэнгүй би эх сарынхаа төсөөлөл дээр ярив заяа. Тэгэхээр энэ орлогыг хэрхэн хуваарлсан бэ гэдгийг аваад үзэхээр өнгөрсөн сард олсон нийт орлогын маань 61.1%-тэй тэнцэх хэмжээг бол хадгаламж болон хуримтлалтаа хуваарлсан байна. 29.8%-ийг зардалт харин үлдсэн 9.1% нь бол хуваарлагдаагүй орлого гэдэг ангиллалд миний хувьд бол багтаж байгаа. Сая нөгөө орлого хэсэгтээ гарч ирсэн хүүгийн орлогоо бол би үсэ хадгаламжийнхаа дансна тэр чигээр нь үлдээчдэг. Өөрөөр хэлбэл хэдийгээр орлого гэж орж ирсэн гэснээр тэрийг би буцаагаад хадгалж ийн гэсэн үг шүү дээ. Зардлын хувьд бас нэрсэн дүнгээрээ ч гэсэндээ нэлээд өмнөх саруудаа нэрсэн дүнгээр арьсууд өндөр болсон нийт орлогын маань 30 бараг 30% бол бүрдүүлсэн байгаа юм. Тэгэхээр энэ задлаад харах юм бол 11-р сарын нийт одоо зардлын 36.6%-ийг татвар шимтгэл, 28.5%-ийг орон сууцтай холбоотой зардал, 20.9%-ийг бэлэг, 4.4%-ийг тээвэр шуудан харилцаа холбооны зардал бүрдүүлсэн байхад 4.2%-ийг хүнс, 3.3%-ийг төлбөртэй үйлчилгээний зардал, 1.8%-ийг өөрийгөө хайрлаа гэсэн зардал бүрдүүлээд үлдсэн 1.3%-ийг бусад зардлууд бүрдүүлж байжээ. Тэгэхээр орлогын хэсгээр хэлж байсанчлан цалин хөлс гэдэг нөгөө олсон орлогыг бүртгээд эхлэнгүүт эндээ холбоотой хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл бол өнгөрсөн сартаа бол ингээд суудагдчихж байгаа учраас татвар шимтгэлийн хувь хэмжээ ингээд бол өсөд гараад ирж байгаа юм. За бэлгийн хувьд ч гэсэндээ шинэ жилийн бэлэгний зардал тэгээ цаашаа төрсөн өдрийн зардлууд бол ялцчгүй өнгөрсөн сард бол нэлээд нэмэгдээд эхлэлээ л дээ. Тэгээ би ч угаасаа 11 сард нэлээд өвөөмөр ааш гаргачлаа том ихчийн үүргээр дүүдээ бэлэг өгсөн. Тэгэхээр иймэрхүү өндөр үзүүлэлттэй бол байлаа. За нэг юм хэлэхэд тээвэр шууд харилцаа холбооны зардал нийт зардлын маань 4.4%-ийг бол бүрдүүлсэн байгаа. Эсрэгээр хүнс бол 4.2% аваад үзэхээр хүнсний хувьд дээр аягүй гоё юм анзаарчихсан нь би яг өөрийнхөө төсөвдөө 11-р сарынхаа хүнсийг бол барьж чадсан. Гэхдээ яагаад тэгж барьж чадсан бэ гэж бодоод үзэхээр аюух ажилсан учраас ажил дээр хоол захиалж идээдсэн бэлээ. Тэгхдээ одоо байгууллагын зардлаар юм уу. Тийм учраас миний өөрийн хүнсэндээ зарцуулж байгаа зардал нь бол багассан байгаа юм. Тэгснээ эсрэгээрээ ажил дээр аюух ажилсан учраас миний тээврийн зардал өнгөрсөн сард хизэж байгаагүй одоо Улаанбаатар хотод те ажил эрхэлж амьдарч явах үед байгаагүй өндөр хэмжээгээр гарсан. Тийм ч учраас тээвэр шууд харилцаа холбооны зардал ч гэсэндээ нийт хувь хэмжээгээр дээр нийт дүнгээрчсэндээ өнгөрсөн сард бол овоо өндөр гарч ирсэн байгаа юм. За 12 дугаар сарын хувьд ямар байна гэж төсөөлж байгаагаа хуваалцъя л да. Одоогийн байдлаар яг 11 дугаар сард ажлын гүйцэтгэгдсэн төлбөрөө арай аваагүй байгаа нэг 3 ажил за бараг 4 ажил байгаа юм байна. Тэгэхээр энэний төлбөр бол 12 сард орж ирэх ёстой. Ингэхинхдээ 2 ч ажил нь дотоодод хийсэн одоо тий дотоодын байгууллагад гүйцэтгэх ажил байгаа бол нөгөө хоёр нь бол олон улсад гүйцэтгэсэн ажлууд байгаа даа. Тэгэхээр тийшээ нэг хэмжлэгээ авцсан. Тэгэхээр гадаад төлбөр тооцоол орж ирэх байдалтай байна гэсэн үг. Ерөнхийдөө зөвлөх үйлчлэгээ зөвхөн Монгол компаниуд үзүүлэх биш, хилийн чадвар гадны компаниуд гэсэн үзүүлэх боломжтой болсон байлээ. Айгуу гоё. Би тэрэнд айгуу урамтай баяртай байгаа. Тэгэхээр тэрний орлого бас дайггүй байх байхаа гэж дайггүй байх биш. Ер нь яг нийт дүнгээр ингэж орж ирэх юм бол эх сар бол бас айгуу гоё сар болох учиртай.
12 дугаар сард олох орлогоо хэрхэн хуваарлана гэж тооцоолж төлөвлөж байгаасаа хуваалцъя л та. Юун түрүүнд яг ууртайгаар цогцолж байгаа хадгаламжтай хуваарлалтаа нөгөө 50 30 20-ын дүрмээр бол хийн гэж бодож байгаа. А 2 дугаарт бол хөрөнгө оруулалтын зах зээл рүү бол анхаарлаа хандуулна гэж бодож байна. 12 дугаар сарын эхний 7 хоногт буюу 12 сарын 1-ээс 7-ны хооронд бол Богд банкны IPO-гийн захиалга авагдаж байгаа. Дотоодын харилцааны банкудаас яг IPO гаргаж байгаа хамгийн ихний банк гэдэг утгаараа нэлээд ийм сонирхолтой бүтээгдэхүүн хөрөнгөний зах зээл дээр бол гарч ирж байна л да. Нийтдээ тус компани тус банкны 20% буюу 5/1-ийг бол хөрөнгөний зах зээлээр дамжуулан санал болгож байгаа. Нэгжийн үнэ нь бол 2540 төгрөгөөр санал болгож байгаа болохоор нийтдээ татан төвлөрүүл хөрөнгөний хэмжээ 31.7 тэрбум төгрөг гэж бол зааж өгсөн байгаа юм билээ. Тэгэхээр Богд банкны IPO-той холбоотой мэдээллийг бол би видеонд мөн цаасын танилцуулга зэргийн видеонд тайлбар хийхэд бол холбочих юм. Захиалгаа хэрвээ та нар өгнө гэж сонирхож байгаа бол хамгийн эвтэйхэн арга нь бол яг Богд банкны аппликейшн дотор байгаа IPO гэснээр дамжуулан захиалга өгөх нь хамгийн хялбархан хувилбар юм байлаа. За гэсэн хэдиж бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан захиалга өгөх боломжтой заавал банкны аппликейшнийг бол ашиглах шаардлагагүй. Тэгэхээр өөрийнхөө харилцдаг бүх үнэт цаасны компаниар дамжуулаад Богд банкны IPO-д хамрагдах боломжтой шүү. Тэр хэрвээ хөрөнгөний зах зээл рүү магадгүй хөрөнгө оруулалт хийж оройг сонирхож байсан бол нэг ялангуяа банкны хувьцаа эзэмшигч болохыг сонирхож байсан бол Богд банкны IPO-г сонирхоод үзээрэй гэж уриалмаар. Дэлгэрэнгүй мэдээллийг видеонд тайлбар хийхэд оруулсан байгаа. Энэхүү видео хүрэхэд хамтран ажиллаж байгаа Богд банкнд баярлалаа. За зардал талдаа аваад үзэх юм бол 12 дугаар сард хит хитэн төсөөлөл бол байгаад байгаа. Юу гэхээр оны төгсгөл болж байгаа үед яг хамгийн сүүлийн сард угаасаа юм болгоны зардал юу нэмэгддэг штэ хувь хүний зардал гэжсэндээ. Тийм учраас бол нэрсэн дүнгээрээ бол тийм ч бага байна гэж бол 12 дугаар сарын зардлыг бол би бодохгүй. Нэг ялангуяа баярын өдрөө тохиож байгаатай холбоотойгоор сая бас сүүлийн өнөөдөрч тэр өчигдөрч тэр ер нь нэлээд бодож байгаа нэг зүйл юу байна л да. Хувийн санхүүгийн удирдлагын тухай хэдийгээр би өөрөө контент хийж түгээгээд ерөөд арай хариуцлагатай сахилга баттайгаар ингэж өөрийнхөө хувийн санхүүг удирдах чиглэлээр контент хийж байгаа ч гэсэндээ яг Монгол улсын хууль, дүрм, журам те бүх олон төрлийн зохицуулалтууд, татврын хууль, хувь хүний орлогын албан татврын тухай хууль, аж ахуйн нэгжийн татврын тухай хууль, нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хууль гэх мэтчлэн байнгын шинжилгдэн батлагдаж байгаа одоо хууль дүрм журмын дагуу яг өөрийн бүртгэл тооцоог хамгийн зөв хийж чадаж байгаа эсхтэрээ би бас жоохон эргэлзэж эхлэх гээд байл л да. Яг нилээн сууж хичээгээд ижээх юм бол сурхал байх. Гэхдээ би яг өөрөө мэрэгжлийн хувьд бол нэгтлэн бодогч ч юм уу санхүүгийн мэрэгчтэй хүн биш зөв өөрөө сонирхлоороо бол ингэж сурж явдаг учраас. Тийм учраас магадгүй эх сараас эхлээд яг мэрэгжлийн нэгтлэн хөсөлдөг ч юм уу те яг нэгтлэн бодогч мэрэгжилтэй хүмүүсийг бол хөсөлж хүмүүсийн чинь нэг л хүн байх. Хүний хөсөж бас ажиллаж эхэлдэг юм билүү гэж бас бодож байна. Заавал бүтэн цагаар байх угсаал. Угсаа би бүтэн цагаар afford хийж чадах ч. Тэгэхээр магадгүй яг ерөөхдөө над чиг одоо ийм контент бүтээгч хүнд яг өөрийн хувийн санхүүгийнхаа энэ тайлан тооцоо бүртгэлийг бол гаргахад яг ямар арга барилаар явбал яг зүгээр байдаг юм. Магадгүй энэ төрлийн үйлчлэгээ үзүүлдэг эхлэнгууд байх юм бол видеонд комментээр бичиж холбогдооч яаж ажиллах боломжтой ер нь хідэн цаг шаардлагатай тийм ямар өртөгтэй байдаг юм бэ гэдгийг бас энэ видеоны коммент хэсгээс олж мэдхийгээ хүсэж байгаа. Мэдээж олж мэдсэн зүйлээ дараагийн видеонууд дээр хуваалцах байх. Тэгээд мэдээж баримт гаргаж өгдөг нэгтлэн байвал айгүй гоё. Цаашлаад сар болгон хэрвээ ингэж ажиллаад явна гэх юм бол хөдөлмөрийн гэрээ зурхгүй байхын тулд компани аж ахуйн нэгжээрээ гэрээдэл айгүй зүгээр авах гэж бодож байна. Яагаад тэгэхээр нөгөө угсаа яг сая нөгөө зардлын хэсэг дээр хэлчихсэн шүү дээ. Сар болон хэрвээ нэг хүнд ингээд баримтаар төлбөр төлөөд авах юм бол энэ ч нөгөө нэг цалинжуулж ийна гэж үзээд нөгөө төлбөр төлж байгаа худалдаа авагч тал нь татврын өрөнд бол ордог юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр би өөрөөсөө тийм нөхцөл байдалд ормооргүй байна. Тийм болохоор хувь хүнтэй шууд нөгөө тэгж гэрээлтэн гэхээсээ илүүтэй байнгын тогтмол төлбөртэй байх учраас тийм өөрийн S corp ч юм уу C corp-тэй ижил төстэй журмаар ажилладаг одоо аж ахуйн нэгжтэй бол гэрээлжүүл бас нэгадгүй зүг байж магадгүй юм. Юу гэж бодож байна? Та нарт тэрийг видеонд комментээр хуваалцаач. Би бас иймэрхүү гайхширсан зүйлсүүдийг л ерөөхдөө энэ эх сарын төсөөлөл дээр бол буулгасан байна л да. Миний хувьд 11 дугаар сар юм байлаа. 12 дугаар сар юм болно гэж төсөөлж байна. Хөрөнгө оруулалт бол хийнэ гэж бодож байгаа. За дахиад хэлэхэд энэхүү видеог хүрэхэд хамтран ажиллаж байгаа Богд банкнд баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг видеонд тайлбарлаж толбсон байгаа шүү. За тийм ээ. Мөнгө өдөртөө видео хамт байсан та нарт баярлалаа. Видео таалагдсан бол лайк дараарай. Хэрвээ миний subscribe хийгээгүй байгаа бол энэ дор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажуу нөхөгийг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болоход notification очиж байх болно шүү. Хамт байсан баярлалаа. Дараагийн видеогоор тун утга үргээд уулзъя. Баяр таа.